торны алим гэж энэ зарим эрдэмтүүд бол том алимч гэж байгаа юм. Зарим нь дэлгэмэл алимч гэж ярьж байгаа. Ерөнхийдөө шинжлэх ухааны нэр нь бол торны алим. Энэ худалдаанд ирдэг одоо том алим. Монгол орны нөхцөлд заавал хүчиж өвлж байна. Монгол оронд зарим нэг нөхдүүд босоогоор ургадаг том алимны модгээд зараад дараа жил нөгөөх нь хатаж өгөхөд ингээ яваад байгаа юм. Энд хуульдчих болохгүй. Энд чинь 1954 онд Шаамар 59 онд Ховдын булган гээд маш их олон эрдэмтэд энийг чинь тогтоогод өгсөн юм байна. Гөр одоо 20-30 жил одоо энийг чинь шинжилгээ тогтоогод энэ халуун хуура Монгол орны нөхцөлд бол заавал хэвтэйгээр тарьж хүчиж үйлжүүлнэ гэд заагаад өгсөн байгаамаа. За торны албыг яаж тарих вэ? Ерөөсө газар бэлдэх асуудал бол яг ижилхэн. Ерөөсө 1 метрийн ийм диаметр доошо 70 см болтоод 30 кг хоньямааны бууз холноо. Тэгээд нөгөө нөхөө гадна талд нь шороог нь бууцтай сайхан хойлоод. За сангас болддог бол 2 хурцаар хутгаад 2-оос илүү хийж болохгүй. Тэгээд бас төлдөг бас хүчтэй урдаа. Олдохгүй яг зүгээр хоньямааны бууцаар урдаа тарьж болно. За ингээд нөхөө малтлаа хоньямаахан бууцаа урдоод нөгөө нөхөө маш их нэвтрүүлээд яг газрын хөстөөр тэгж хийнэ. Манайхны нэг том олдвол нэг нөх малцгаа тэр доороо авчаа тэрээд. Алимны модод бол хэзээс тийм байж болохгүй. За одоо торны албыг яаж тарих вэ? За гээ нөхөө малтаад бэлэн болголоо. Одоо дахиад энэ дээр буцаагаад нөгөө нөхөө малтаж гарганаа гэх. Ярээс эндээс чинь 15-20 см л энд малтагдана гэсэн үг. За энэ дээр торны албыг яаж тарих вэ гэхээр энэ залгарын одоо өрлийнх нь үлдэгдэл энэ. Залгаар хийгээд ургасан том торны алим чинь энэ. Тэгэхээр энэ залгарыг заавал доош харуулж тарина. Тэгвэл энэ залгаар тасрахгүй, хугарахгүй ингэж дарагдах учраас. За тэгээ ертөнцийн зүгээр хойцог юм уу? Баруун хоошоо, зүүн хоошоо чиглүүлээд ингэж тарих ёстой. Тэгэхгүй бол энэ үндэс хэсэгт нь нар тусахгүй ирээдүйд навч нь халахлаад байдаг. Тиймээс жин үдийн нар үндэсэнд нь тусч байхаар яг хоошоо зүглүүлээд тарина. За энэ ингэж тарлаа. За ингээд хойш зүглүү харууллаа. Энэ залгарыг бол яг ирмэл дээр нь чацуу гаргаж ирнэ. Ирмэл дээр нь чацуу гаргаж ирээд энэ шороог нь энцгийг нь сайхан таргааж өгөөд ингээд сайхан булчигнаа ингээд. Нэг 20 градусын налуу хийж тарина гэсэн үг. За нэг залгарч энд харагч байна. Ингээд энцгийг нь сайхан буллаа. Сайхан нэг төрөдөөд ишглээ. За ингээд урсгал ус байхгүй газар бол энэ ирэмгээс ийшээ 50 см ингээд том 2 метрийн диаметртайгаар том тоог хийж өгöd 100-аас 120 литр ус багтахаар хэмжээнд туслана. Нэг удаа туслах. Тэгээ хангаа газар бол 7-аас 10 хоногт нэг удаа, говьд бол ер нь 4-өөс 7 хоногт нэг удаа заавал туслаж явах хэрэгтэй. За одоо энийг намар тариад цэник усыг өгчөөд дараа нэг яаж очих вэ? Энэ дээр шороо хийж өгнө. Энэ дээр нь сайхан шороо хийж өгöd ингээд дамналдуулаад дарж байгаа хүчиж байна. Энэ дээр нь одоо жаахан одоо ийм бөмбөрийн шороо хийж өгнө шүү дээ. Тэгээд ингэж дамналдуулаад ингээд хүчиж байна. За хавар гарч ирэнгүүт энэ дээшээ өсөж байгааг бол нэгийн тоошиг гацлхийгээд ингэж газарт хэвтүүлж өгнө. За тэгээд энэ үзүүрээс бол ерөнхийдөө нэг 40 см тайрна. Үзүүрээс нь заавал тайрч өгнө шүү. Тэгвэл хажууг нь савдаа үсч өгнө. Энэ алюминий моч нь эргэн тойрон 6 тишээ юу гасах хэрэгтэй, мичээр гарах хэрэгтэй. Тэгэхээр эгц доошоогийн хайчилна, эгц дээшээгийн хайчилна, хажуу тишээ явуулж өгнө шүү. Хажуу тишээ явуулахдаа хоорондын зай 30 см. Ердөө л ингээл 10 сарын 5-наас 25-ны хооронд хүчилтэнд орно. Хавар 5 сарын 5-наас 5 сарын 15-ны хооронд хүчилтнаас гаргана. Тэгээ биелэгтэй гараар энэ шороог нь татаад энэ шороог нь болохоор үзүүр хэсгээс нь авна. Шууд одоо газраас нь аваад ингээд хүччих юм байна шүү дээ. Ингээд шууд ингэ дараал хүччих нь шүү дээ 5 см.
Тэгэл ингээ битүү хүчнэ. Ердөө ингээ битүү хүчнэ. Ерөөсөө торны налимыг ингэж л асарч явна. За 2019 онд тарьсан торны налим нь ургацаа хураагаад авцсан. Энэ байдал нь бол ингээ хэвтэй ингээ ургаж байгаа. Ингээд одоо хажуу тийшээ ингээд гасан салаанууд нь ингээ явж байгаа. Одоо намар бол энэ шууд ингээ дараа хийчих штэ. Энэ шууд ингээ дараа. Уяа хатан мотор. Тэгээ хуух. За хугацныг нь бол аваа ичихнэ. Энэ чинь маш их олон салаа ургаж байгаа учраас нэг хайрлаад их юм байхгүй. Хугацсан байсныг нь аваа хаяад хуграагүйг нь тэгээ сайхан дараад ажлаах нэг хүн ингээ дарж явахдаа нөгөө хүн нь эндээс нь шороо аваад өччихнэ. Үндэсгээс нь шороо авч болохгүй. Үзүүл хийсээс нь шороо авна шүү. За хавуултаа цэцэг ургаад навчгараад ирэх юм цагт ийм ацтай мод үлдээд доороос нь тулаад өгчихнэ. Тэгвэл нөгөө алим жимс нь шороонд хөлөхгүй, ялтлахгүй ингэж асарна. За хитгэхий босоод байгаа юм бол тоосох юм уу? Маш хүнд төмрөөр уяад тэгээ уяад энийг чинь твтүүлээд ингээд засаар залруулаад яваад гэж болно. За танал тайралтыг бол хавар гаргаж ирэнгүүтээ шууд хийж болно. Нэг бол хүчлэлтэнд орохоос өмнө намар бас хийж бас болно. Заавал энэ дотгошоо чиглэсэн давхцсан мөчрүүдийг бүгдийг ав тал тийш явж байгаа мөчрүүдийг нэлдээгээд танал тайралтаа сайн хийж игвэл алим бол маш сайхан урган. За ингээд торны алим асрах ургуулах энэ бүх аргыг танд таалагдсан бол бусдаа түгээгээрээ бас мдээгүй сонсоогүй найз нөхчин байгуул бүгдээрээ цааш нь шеэрлээрэй. Баярлалаа.